Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд орой минь төргий. Нэр уграхаар ясуугар нэвтрүүлэг өнөөдрийнхэн дугаарт дуучин A-Cool-ийг өрн оролцуулж байна. За тэгээд A-Cool-д орой минь төргий. За баярлалаа орой минь төргий. Телевиз үзэж байгаа та бүхэндээ бас энэ сайхан орой минь төргий. За тэгэхээр анхны одоо CD-ний анхны дуу цомог өгүүлэгдэж авч байгаа юм биш үү те? Тий. Ер нь бол яг нөгөө анхны диск маань бол одоо яг албан ёсоор бол уул нь 11 сард бол яг өдөржин жилийн 11 сард 2012 оны 11 сард бол анхны тоглолт хийсэн шүү дээ. Зөөлөө хайр гэдэг нэртэй. Тэр тоглолт маань бол аюус маш сайхан болсон. Хүмүүст маш одоо хүртээмжтэй их сайхан тоглолт болсон. Нэг л өдөр тоглосон тийм. Битүү хийсэн үү? Тийм битүү. Хаана? UB баласт 3250 орд юм билээ. Нийтдээ 3500-аад хүн үлзүүлэрсэн. Зарим хүмүүс тэгээд 200 хэдэн хүн бол тэгэл цогсоогоор утсан шүү дээ. Тийм, баг зарим нь бол тэгсэн баг тий. Тэгээ ямар ч зүйл их сайхан байсан. Яг бол анхны гэдэг утгаараа. За тэгээд мэдээж оны дараа яг цомог нь бол албан ёсоор худалдаанд гарах хэрэгтэй байсан. Тэгээд яг ерөөдөө бас нэг анхны цомог гэдэг утгаараа бас жоохон чанартай тий. Гоё уран бүтээлүүдийг гаргая гэж бодсон. Тэгээд Герман улсад хэвлэлтээр албан ёсоор хэвлэгдээд тэгээ одоо нэгсэндээ одоо яг 9 сард одоо хүмүүс ингээд яг анхаарлыг төвлөрсөний дараа би ч жоохон юм дээр жоохон яах дургүй шүү дээ. Яг л гоё бүх юм нөгөө төгссөний дараа бүрдсэний дараа тий. Тэгэхээр хувийн менежмент их сайн байна гэсэн үг тий. За тэгээ яг ер нь бол дуучин бол менежмент ер нь байхгүй болохгүй л дээ. Ер нь яг тэгэхгүй бол ингээд дуугаа яг араараас нь бас хитих гаргаад их юм бол бас болохгүй тий. Ер нь бол тэгэл аль болохоор жоохон яг одоо яг тохиромжтой үеийн яг ямар вэ гэдгийг сайн судалж байгаа л. Тэгэл одоо 9 сар бол одоо яг л тохиромжтой байна гэж одоо бодсон. Тий. Хүнд өдөр үзүүлсэн юм биш үү? За яг 9 сар яг тохиромжтой байна. За энэ funny. Ер нь бол би хүн хүнднийх үзүүлээд идэх үлтэй. Болж игэл ер нь. Тэгээ нэг яг хоо материал бэлж байхад бас таныг нэлээд шүтлэгтэй. Тий. Ном уншуулцдаг, хэмрийн сан тавиулцдаг гэсэн нэг юм мэдээлэл байсан. Тий, яг өөрийн бас багш байна. Одоо яг бас одоо алхын зайгийг ингээд одоо мундаг багш манад л та боддtiin шүү дээ. Тий, тэгээ тэр багштай одоо бас байнга ер нь эрэгтэй хүч нь бас жоохон шүтлэгтэй тий. Одоо манай гэрт орох юм бол одоо бас зарим найзууд минь их гайхдаг л энэ жилэн бурхнаас ахвал ер нь их маш олон бурхан тэгээд ерөнхийдөө жоохон шүтлэгтэй байх. Ялангуяа урлагийн юм бол бас жоохон хил ам одоо ихтэй байдэн шүү дээ. Цагаан хараа хил ам гэл тий ярьдаг. Тийм болохоор жоохон ном шүтлэг сайтай гэж хэлж байна. Эхлэл бол нэг иймэрхүү. За тэгвэл хоёул одоо ажилдаа орё тий гол ажилдаа. За тэгтээ бас нэг нэвтрүүлгийн дүрэн байгаа. За сайтууд дээр таны талаар үнэн чинь бичсэн байж магадгүй, худлаа чинь бичсэн байж магадгүй. Тэрийг та үнэн бол үнэн, худлаа бол худлаа гэдгийг яг чин зүрхнээсээ хязгаарч худлаа ярихгүйгээр хэлэх ёстой шүү. За ганцхан л дүрмтэй. За худлаар бол нөгөө дүүдүүгээ гарч ирэх үү. Сандлаас тог зөхиж магадгүй. За. За хамгийн ихний мэдээлэл A-Cool-ийн анхны хайр жүжигчин Баярмаа гэсэн мэдээлэл. Үнэн үү? Гүү штэ. Баярмаа гэдэг одоо жүжигчин байдаг те. Ийм нэгэн дурлалыг кинонд тоглолт. За энэ одоо зургийг харагдж байгаа. Хөөрхөн охин байгаа ч тий. Тэгээ энэ хөөрхөн охин гэхэр чи бас байсан биш үү? Тий, яг зүгээр манай энэ Баярмаа битүүр чинь бол багын их тийм нөгөө бүжгэлдэг, бүжгийн хамтлагт бүжгэлдэг охин биш үү одоо ер нь хөдөө. Тэгээ бас магнуутай бас нэлээ одоо наадч. Тэгээд бүжгийн юмд их оролцдог. Тэгээ бид нар их тийм тэмцээн уралдаанд их оролцдог. Тийм л одоо хамт бас нөгөө ийм нөгөө Сингент одоо бүжгийн одоо хаврын баяр гэдэг тэмцээн бас хамтдаа явжсэн. Тэг яг энэ ингээл хамтдаа одоо ахлах сургуульд байхдаа хоёлоо өстө ирсэн гэн хотод дэшээ хотод ирээд хоёр дэшээ болсон гэн эдгээр бичсэн байлээ. Тэг энэ дэр гисэн байна л та. Багнар дуурахт өсөж төрсөн жүжигчин Баярмаа юм аа анхлах ангида дотнов ирэхдэг байсан хосууд хот руу оюутан болохоор ирээд хоёр тиш болсон гэдгээ аслагдсан дүүргийн сор болсон хоёр хос өдгөө хийн амьдрал зохиосон. Бөгөөд одоо ч сайн найзууд гинэ гэсэн нэг юм бичиг байна. Тийм, ер нь бол анхны хайр одоо биш л дээ. Анхны үерхэж нөхөрлөж байсан. Үерхэж зүгээр найзалж исэн. Зүгээр найз. Дотн үерхэл гэж байх. Байхгүй. Тийм. Ямар ч ингээд нэг үнсэлц тийм гэж байна. Үгүй тийм үнсэлцэх байдаг. Яг хазар бацаар дээр үнсэн бохоо намайг Баярмаа гэдэг. Үнсэлцэх гэж үнсэлэр биш үү? Тийм. За тэгвэл анхны хайрууд бол биш юм байна те? Биш. Зүгээр сайхан найзууд. Тий, сайхан найз. Цуг бүжгэлдэг байсан. Цуг бүжгэлдэг байсан. Одоо сайхан манай Баярмаа ч их сайхан амьдралтай. Бас их өөрөө уран бүтээл одоо юу тийм ажил үйлсээр бас их сайхан явж байгаа. Тиймээс бас. За тэгэхээр A-Cool-ийн анхны хайр жүжигчин Баярмаа биш. Биш үү? Биш шүү дээ. Гүнээр инээрээ тий. Хамгийн гол нь хоёулаа худлаа ярихгүй гэж ярьсан байгаа шүү дээ. Гайгүй худлаа ярьдгүй шүү дээ. За.
Тэгээ ягаад сэтгүүлчд маань ингээд биш хүнийг нь анхны хариулга бичсэн юм л доо. Тийм ээ. Хосол гоё санагдсан байгаа зү. За. Экул зөөлөн хайр дуугаа аавдаа зориулж бичсэн гэсэн нэг юм ярилцлага байна. За энэ яг аавдаа зориулж бичсэн дуу юу? Хамгийн анх л одоо таныг монголчуудад таниулж өгсөн дуу шүү дээ. Тий. Аавдаа зориулсан дуу шүү дээ. Зөөлөн хайр маань бол өөрөө яг зөөлөн хайр гэж нэрлсэн мэхлээр энэ бол жоохон их тийм дуугийн утгыг сонссон бол нэлээд их тийм хатуу хайртай, хатуу хайр гэсэн утгатай шүү дээ. Юу нь бол зөөлөн хатуу гэдэг юм шиг. Тэг яг манай аав маань бол яг 2 настай дөрөвнөө бурхан болсон тий. Тэгээд яг ээжтэй хойлоо өссөн. Тэгээд одоо ингээд ер нь бол хүн ингээд том болоод одоо жоохон ингээд нас бий түрээд ирэхээр ингээд улам илүү их тэр аавыгаа санах тий гэдэг зүйлийг бодд юм лээ. Аав нь байсан. Тэг байсан бол одоо ингээд ядглал одоо жишээлбэл анхны тоглолт ингээд болж хахад ингээл бүх юм дээр ингээл өөрөө ингээл гүгэл тий. Тэгсэн чи яг 7 хоногийн дараа тэр дуучин амархуугийн тоглолт болж исэн. Яг миний тоглолтын дээр тэгсэн чин тэр амархуугийн аав нь ямар гоё юм бэ ингээл бүхтийнхэн бүх юм хийгээл гүгэл тий. Тэгэл би ингээд харцсан. Ямар гоё атаахмаар юм тий. Миний хэрөө миний аав байсан бол тэгтээ би тэглээгээд нэг тийм ингээл шантраал тийм үү тий. Тийм зүйл байгаагүй. Харин улам илүү их тийм альва зүйлд их хандлага маань илүү тийм хатуужилтай болсон. Тэгээ яг зүгээр энэ зөөлөн хайр дуу маань бол аавдаа зориулсан дуу яг аавынхаа өмнөөс юу нээж хэлж байгаа үг гэж ойлгож байна. Ерөөдөө нэг яг зүгээр төсөөлөөр бол ингээд нэг тэнгэр дээрээс хараад ч юм уу те би чамаагаа ингэ байсан бол ингээ өөртөө хайрлахсан. Чи бол миний өөртөө хайраад те. Хамгийн гол үг нь болохоор хагцлын өмнө очихдоо чи үнж бод чадах уу те. Одоо хүртэл одоо насан туршдаа чи намайг зүрх сэтгэлдээ хайрлаж чадах уу гэсэн тийм утгатай л юм дуултаа. Манай сонсогчд маань илүү сайн сонсох юм бол илүү утга юу гэсэн. Чи бол аавдаа зориулж зохиосон дуу. Тэгтээ ээж ерөнхийдөө би бол хэлж ийна л гэсэн агуулж байгаа. Нэгөөсөндөө би одоо аавынхаа өмнөөс ээжтэй хэлж ийна л гэсэн үг байна. Тий. За. Тэгээ хайрын тухайд дуу тэгээд яг хүмүүс зарим гайхаад идэж чи одоо аав ер нь бол яг зүгээр нэг аав зориулсан дуу гэхээр л заавал одоо аавын дуу байхаа шүү дээ гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр ер нь ээжийнхээ өмнөөс ээжийнхээ сэтгэл зүрхэн дотор чи нэгсэндээ өөрөө ээжийнхээ оронд ороод одоо хань нөхөртөө зориулсан л гэсэн л утгатай дуу юм байна шүү дээ. Миний хэлснээр. Тий. Тэгээ би ч одоо ээжтэй хойлох на их олон жил хамтдаа одоо тий өссөн жоохноос ахвал тэгэл эмэгтэй хүний зовлон мэднэ л дээ. Ямар их хүнд хэцүү тий. Одоо эмэгтэй хүн бол тийм болохоор одоо айлах би одоо бас эмэгтэй хүнийг ойлгох талаас илүү их тийм дуу хийгэж боддог. Хайрын ээжтэйг хойлол байгаа юм. Өгөө тустай. Тий. Ээж чинь гэр бүлтэй болсон уу? Тий одоо сүүлд өмнөс болсон. 5 жил өмнө. За. Сайхан амьдарч байгаа. Тэгээ одоо бас мэдээж тэр манай ээжтэйг одоо бас амьдрал нь бас ингээ гоё төшөлтөлөөр болж байгаа тэр хүнд бол би бас их баярлалтай. Тэгээ баярлах хэрэгтэй. Тий. За дараагийн мэдээлэл рүү оръё доо. За. Дуучин Экул жүжигчин ганц зэгт өгдөг байжээ гэсэн нэг мэдээлэл явж байгаа. За. Өнөө. Би одоо ингэ энэ нөгөө гарчгийн би энэ нэг уншсан л та. Тэр одоо өхөн ч гэж одоо юу бах тий одоо өгдөг байжээ гэдэг чи одоо юу гэсэн үг вэ тий. Үхэл босоод тий. Жохон багт чи тэрний хас өгдөг байсан. Тэгвэл өөс их ер нь хүний өнөөс нэг өхөс ихснээс нэг санахгүй байна. Гэхдээ ер нь бол энэ мэдээлэл бол яг үүнд бол худлаа. Тэгээд дээрэс нь яг энэ соёл урлагийн сургуульд бол намайг сурч хахад бол манай энэ ганц цэг жүжигч охин маань бол нэгдүгээр курст байсан хамтдаа. Яг тэр жүжигчний ингэ сурдаг байсан. Тэгээд бид нар бол бинийгаа зүр мэднэ. Түүнээс ш одоо тэгээд хүч чадлаа ханаас нь дурлж болсон бол байхгүй. За энэ дэр ингэсэн байна л да. Маскын Эрдэнэзан Увс аймгийнх бол улсын драмын Эрдэмийн театрын жүжигчин ганц цэг бас усынхаа түнчлэн сүүлийн үед уянгийн дуугаараа уяраадаг болсон залуу дуучин Экул мөн бас усынх юм байна те. Үгүй шүү дээ. Увсынх хажаа гэсэн чамаа увсынх гэсэн юм шүү. Харин тийм байна харин. Увсынх биш үү? Үгүй. Айл нутгийнх юм бэ? Юу н одоо манай аавч нь болохоор яг өвөгийн нутгийг бол дандаа гой болтох. Тэгээд ээж бол чинь Төв аймгийнх. Тэгэхээр усмсах бишээ. За эдгээр олонний танил жүжигчид дуучид маань нэгнээсээ хар багаасаа таних бөгөөд зарим нь хоорондоо дуралцаж явжээ. Тодорхойлбол Экул жүжигчин ганц зэгт өгдөг байжээ. Хайрандаа шатсан тэрээр ганц зэгийг дуугаараа уяах гээд чадаагүй бөгөөд олон жил түүнийг сэтгэлдээ бодож явдаг байсан хэмээн тэдний таньдаг нутгийнх нь андахгүй юм билээ гэсэн бахай. Ганц зүгээр тийж ярьсан юм болоо. Гайхаад байна үү те? Нутаг мутгийнх нь ярьж байгааг бодоход тэгээд Увсынхаа чи ч одоо увсынх биш болчиход байдаг. Тэгээд яг энэ тийм байхгүй шүү дээ. Тухайн үед ч гэсэн би тэгээд дуулж муулаад одоо би яг дуулах чинь гэж одоо тэгээд дуулж муулаад явдээс явчихж байгааг. Дуучин Экул буюу анх хоёрын найз бүсгүй гэдэг нэг юм байна.
За саяхан 27 нас хүрсэн дуучин маань өнгөрсөн оны сүүлээр бие даасан тоглолтоос тоглолтынхаа үеэр найз нөхдөө тайзнаар урьж гаргасны дотор түүний найз үсгэж байсан юм а харин дараа нь Экул найз үсгүүтэйгээ ахуулсан зураг нийтэд ил гаргасан. Тэгээд тэдний талаарх сэтгэл хүмүүс ялангуяа охид янз янзаар илэрхийлсэн байдаг ч Экул надад бие зөв авч явдаг цэвэрхэн ухаантай эмэгтэй таалагддаг гэсэн байна. Түүний найз үсгэж хамгүй боловсралтай нэгэн гисэн. Ингээд тэдний хамтаа ахуулсан зургийг хүргэж байна гэсэн нэг юм. За мөн үү? Энэ зураг харин амар төвцөл байлаа. Мөн үү? Тэгээд яг хөө зүгээр би бол нэг хувийн амьдралаа бол ер нь нэг тийм дэлгэдэх юм сонирхолтой биш. Тэгэл яг хөө энэ миний Facebook дээр бол тавьсан зураг. Тэгвэл энэ найз үсгэж юм уу юм шүү? Биш үү? Харин мөн гэж бодож байна. Мэдхгүй би. Тэгтээ энэ зургаар их л дотнол зайлаа хараараа гэж л харж байгаа л авсан. Их л дотнол харагдаж ингээд өөрөө ингээд авсан байна тий. Тийм үү? Одоо байгаа шүү дээ. Тэг байгаа. За. Тэгвэл яг одоо хүртэл байж байгаа найз үсг юм те? Тий. Нууц шил нэр нь хин гэдэг юм бэл. Ганц цэг. Хаана? Их боловсралтай гэсэн байх юм. Өө тий. Ер нь бол одоо боловсралтай одоо би их зөв авч явдаг бас тийм эмэгтэй. Тэгээ одоо сэтгүүлч мэргэжилтэй, эдийн засгч мэргэжилтэй. Өөр их одоо хуваараа одоо ном бичиж байгаа. Тэгээ миний бас ихэнх дуунуудын бас дуунуудыг үе бичсэн. Оо за. Нууц ноёнтон биш үү те? Тий, ер нь хайртай. Экулийн асаалтаа танк байна гэдэг шиг. За найз үсг нь бол тэгээд Экулд дууны үг бичиж өгөөд мундаг үсг байна. Тийм ээ. Тий. Хоёрт аз жаргал хүсье. Баярлалаа. Тий, тэгээ олонний хил амд бас өртчихгүй хүн шиг те. Тэгээ би бинийг хайрлж яваарэ. Тэгээ янз бүр яриа мараа ч надад тэгэл хүмүүс их айгу хүндрүүлэх гэдэг юм шүү дээ. Тий, хэцүүлтэй бас айлтгалдаг чинь. Тэгээ энэ зургийг их тавьсан байлээ. За тэгвэл одоо нэр ухраа ясварны нэвтрүүлэгт маань дуучин Экул албан ёсоор найз сүгээ үзэгч та бүхэнд одоо дэлгэлээ гэж. За дараагийн мэдээлэл дуучин Экул олонний өмнө төрийн сойрхолт болдгийг доош нь хийв гэсэн нэг юм байх. Олж үзсэн үү? Тий, үзсэн. Нэг юм болсон юм уу? Ийм болгож явах те зүр нэг тоглолтоор миний нөө зөөлөр гэдэг тоглолтоор яг нэг бямдл хэрэгээ дуучин байдаг. Тий. Одоо манай дууд бол бас 38 дуу авыг дуулт чиний явдаг зам гэдэг дууд бол яг би уран бүтээлч найз ер нь бол яг бид нар бол одоо яг бидний үеийн залуучуудад яг уран бүтээлчд бол ялангуяа 90-ад оны одоо рок попын хүмүүс бол аюу тийм хүчтэй байсан. Одоо үеийн залуучууд маань болохоор жоохон тийм хүчгүй сүлбэр байдаг. Тэр нь юутай холбоотой гэхээр дандаа бие биенээ хамуулдаг. Юу тийм нүүрэн дээр болохоор ингээ сайхан найз нөхдүүд гэж байгаад байдаг мөртлөө энэ бол хатуу боловч үнэн үлдээ. Тэгэл ингээл энэний дуулдаг гэж юу гэдэг тэгээд тийм нэг явцсуу тийм нэг жижиг шажиг тийм яриа бол шал дими. Одоо энэ рок попын дотор тийм яриа байна шүү дээ. Байна. Тэгэхээр тэр бол миний хувьд бол тэр бол шал хэрэггүй зүйл байхгүй. Би тийм учраас бол яг найзгаа бол сайхан дуулдаг тий. Сайхан дуучин. Тэгээд тэр утгаар аль болохоор би өөрийнхөө бүгд л одоо орчин би рок хөгжимж сонсдог. Өөрийнхөө бүх төрлийн өөрийг сонсъё гэсэн хүмүүсээ сонсоод би хэлэх зүйлээ би шударга хэлж чаддаг. Тийм утгаар яг зүгээр найзгаа бол би их гоё цэвэр яг гоё Монгол одоо жинхэнэ тий pop дуучин гэж хэлсэн. Тэгээ яг тэрэн дээр яг манайхан ч нэг жоохон давс ачир нэмэхээр явал мундаг нэмдээ юмч тэгэл одоо дуучин болтыг доош нь хийж одоо өөрийнхөө найзыг дээш нөөдөн татав өдргээд. Тийм байна. Ингэж бичсэн байлаа. За болдыг үгүйсгсэн олныг гайхшралыг төрүүлжээ. Учир нь тэрээр дуучин бям дэлгэртэй хамтран нэгэн шинэ уран бүтээл дээр бүтээл хийсэн. Тэгээд тоглолтын үеэр тэрээр хэлэхдээ манай бям дэлгэр бол үнэхээр сайн уран бүтээлч. Би түүнийг жинхэнэ Монгол pop дуучин гэж хэлнэ гэж одоо найзгаа магтсан юм байна. Тэгсэн чинь одоо за болд бол биш юм байна л да гэсэн бас хүмүүсийн шивэр авир яриа гарсан. Тэгээд тэр утгаараа л болдыг доош нэгэ бичсэн байна. Тийм хоо би одоо тийм дуучин одоо болд ахыг бол хүндэлдэг хийсэн уран бүтээлийн те одоо бид нар бол бас энэ цагийн залуучууд бол ялангуяа энэ алтан үеийн рок попынхныг бол хүндэлж хайрлаж явах хэрэгтэй. Тийм болохоор нэг би одоо нэг доош нэгээл одоо би бол болдоос илүү харна гэсэн тийм нэг хатгах санаа. Эхлээд хүн бол өөрийгөө ялгах хэрэгтэй. Миний хувьд бол хин нэгэн өрсөлдөх, хин нэгэнтэй өрсөлдөхөөс илүүтэй би гэж эхлээд хин юм бэ. Эхлээд өөрийгөө хин нэгэнд одоо Экул гэдэг одоо энэ дуучин яг юу их гээд байгаа тэр зүйлээ эхлээд ард түмэнд танилж ойлгуулна. Тэрний дараачаар магадгүй тэр цагаан өрсөлдөөн байт юм бол ямар нэгэн байдлаар тэрийг бол цаг хугацаа бол харуулна шүү дээ. Тийм үст. Тийм болохоор бол надад бол тийм байхгүй. За ингээд доош нь хийсэн юм бол байхгүй найзгаа зүгээр л магтаж хэлсэн. Одоо шинэ жилийн дараахан ч гэсэн нэг сайтн дээр дуучин болд Экул хоёрын хин гоё хоолойтой өдр гэл тийм
ийм санал асуулгаас гарцсан байл л. Тэгээд энэ дээр би дараа нь пэйж хуудас дээр хүртэл тэгэл бичиж. За дараагийн мэдээлэл дуучин Экүл шинэ жилийн халтураар 3 өрөө байрны мөнгө хийжээ гэсэн юм байна. Тэгээд за шинэ жилээр 3 өрөө байрны мөнгө хийх швтэй гэдээ найзуудаа малтсан тал байна гэсэн энд бичсэн байна. Тэгсэн үү? Үгүй би уулна би энэ талаар мэдлэг манай найзууд нэмүү хин нэгнтэй л ярилцчихвал яасан. Гэтэ яг үндэ бол би 12 сарын 31-нд бол шинэ байранд орсон. Яг тэрийг бол бас яг л өөрийнхөө одоо хөдөлмөрөөрөө одоо олж авсан байр л та. 3 өрөө байрт болсон юм уу? Тий. Тэгэхээр энэ бол үнний ортол юм байна тий. Тий. Энэ бол үнний ортол доо. Гэтэ яг хийж байгаа уран бүтээлээрээ л мэдээж хэрэг өөрийнхөө амьдрах төхнөх байрыг л олж авсан юм байна шүү дээ. Тий, ерөнхийдөө хийж байгаа уран бүтээл байна. Тэгэл мэдээж тэр чин тоглолт хийсэн. Тэгэл ерөнхийдөө бол өөрөө бас хөдөлмөрлснийхаа үр шимийг л одоо үтсэн гэж би бодож байгаа шүү дээ. Тэгэл яг цаг наргүй явсан тий. Тэгээ уран бүтээлийг хэрвээ өстой яг л нөгөө боол мэд зүтгэх юм бол тий хүн бол аливаа зүйл бас одоо шагналын нэрт юм аа гэж бодож тийм бол. Тэгэхээр ч одоо зөвхөн шинжлэлээр ингэж дуусаар гал 3 байрт болчих. Эсвэл урд нь бас нэг хураа цуглуулсан юм нэмээд тачирлаад байсан. Ерөнхийдөө бол энэ дээр бол зүгээр ганцхан шинжлэлээр л 3 өрөө байрны 3 өрөө байр гэдэг чи одоо 100 хэдэн сая. За 12 тонны дээр 100 хэдэн сая төгрөг гэдэг чи вау. Тий. Яг хөө шинжлэлээр бол яг хөө тодорхой хэмжээний мөнгө нь бол одоо урд нь бол угсаа миний одоо юунд бол байсан мөнгө байсан. Тэгээд бол яг хуу тэгэл шинжлэлээр бол сайн л мөнгө олсон л байна л та. Сайн байна тий. Энэ жилийн шинжлэлээр баг 5 өрөө барь авчихсан шүү. Яг хуу тэгээд би бол одоо нодлончлаа яг энэний өмнөх урдлынхын шинжлэлээр бас яг халтур гэхээр одоо айгүй муухай сонсдог байгаа наач. Урилгаар очиж энд дуулаад тий. Тэгээд би өөрийнхөө ингээ одоо манай том өрөөнд байгаа өөртөө яг жижиг юм студ худалдаж авсан тэр мөнгөөрөө ер нь л яг нөгөө өөрийнхөө яг нөгөө олсон одоо дуугаараа олсон мөнгөөр айлах өөртөө хэрэгтэй юм илүү авахыг л зорддог л тоо. Тэгээ мэдээж залуучдын хувьд бол хамгийн том одоо бас зүйл маань бол одоо энэ байр гэдэг зүйл чи их чухал байна шүү дээ. Тийм болохоор тийм. За тэгвэл шинжлэлийн халтураар 3 өрөө байрны мөнгө хийжээ гэсэн мэдээлэл үнэн болж таарч байна тийм ээ. Тий. За энэ мэдээлэл үнэн боллоо. За дараагийн мэдээлэл маань дуучин Экүл зангаа хувиргажээ гэсэн мэн. Тэгээд энэ дэр юу гэсэн бэ гэхээр одоо би даасан тоглолтоо хийсэн дуучин маа сүлийг нилээд өндөр өртгөөр бас гайгүй үнээр дуулдаг байсан сүлүүд их өндөр өртгөөр дуулдаг болсон. Тэр ч бүхий л утсаа авахаа байж найз нөхдийгөө гомдоох болжээ. Саяхан би оюутан байхдаа автобусны мөнгөгүй дуу сонсоод алхацдаг байсан. Хизээ нэгэн өдөр ингээд сэтгүүлчтэй ярьцлага өгөөд байж байна гэж үнэндээ төсөөлж байгаагүй хэмээн ярьж байсан дуучин эрийг зангаа хувиргасанд олон хүмүүс гомдолтой байна гэсэн бах юм. Одоо мэдхгүй дээ. Би одоо уул одоо гэхдээ хэцүү шттэ. Зүгээр нэг зүйлийг ингээд ойлгуулад хэлэхэд байна шттэ. Урлагийн хүн бол ингээд одоо бид чинь ингээд урлагийн хүн гэхээр л дандаа айгуу тийм буруутай юм шиг дандаа л ингээд те тэр юм хамгийн муу зүйл тэр нөхрөөсөө салж гин энэ ихнэрээ салж гин эсвэл тэнд ингээд явж ийн гин те бид нар чи яг эсвэмдрээд адилхан хүн байхгүй те. Тэг яг хөө мэдээж бол яг хөө уран бүтээл би бол өөрийгөө түрүүн хэлсэн би их олонтойгоо байх те хүмүүстэй айл болохоор хүмүүстэй нээлттэй байх гэдэг зүйлийг бол байнга эрхэмлдэг. Яг л би ярьж л байсан оюутан бахтаа ингээд явж л байсан те тэр зүйл маань ингээд тэгсэн мэдээж одоо чанартай уран бүтээл сайн уран бүтээл хийгээд ингээд хийх нь хүн ингээд өөрөөгөө бас үнэлэмжийг дэвшлүүлэх тий өөрөөгөө бас нэг жоохон одоо юу гэдэг тодорхой хэмжээгээр бас нэг тийм одоо юм болгонд хүн болгонд би бас таалагдах албагүй шүү дээ тий хүн болгонд ингээд уцаар яриад андаа юу байна өгшөө ингээд тэг би яг үнэндээ тэр хүнийг танихгүй л байгаа хөөе тий хизээ тэр одоо миний одоо хэцүү цаг үед байсан анд маань бол одоо яа их үү би үнэхээр зарим үнэхээр танихгүй надад л уцтаад ингээд ярихаар би аавчлаар би өөрөө ч танихгүй байна гэж уцаад тасалтай. Тэр нь магадгүй миний бас буруу ч юм уу те. Эсвэл одоо эсвэл нэг хин нэг сэтгүүлч ингээд уучлаарай ингээд та ингээд ярьцлага өгөөч гэхээр би тохиромжтой үед би ярьцлага өгөө гэж хэлчихээр энэ одоо те. Эсвэл ингээд нэг хүн ингээд уцаар яриад өгшөө чи чинь урд нь бараг тэгээд ирдэг дуулдаг байсан. Одоо чи ястэ яагаад ийм амар үнэтэй дуулдаг болчихоо гэд. Тэгтэл би тэр хүнийг те урд нь бол одоо юу гэдэг юм өчнөө олоодод туслаад ч юм уу үнгүү ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар очиод дуулаад өгсөн байт. Тэгтэл манайхан муухай давраа байхгүй. Ингээл давраал гэдэг те. Тэр хүн яаж энэ зүйлийг бүтээсэн бэ өөрхий те. Энэ залуу яаж энэ зүйлийн төлөө тууштай байж магадгүй жоохон тодорхой хэмжээний амжилтанд хүрвэ гэдгийг манай залуучууд бодхосоо илүүтэйгээр хамгийн түрүүнд яаж энэ зүйл нөхрийг би те ашиглах уу ч гэдэг юм уу. Эсвэл ямар нэгэн байдлаараа нэг хямдхан дуулуулж нэг тэр зүйлийг ингээд дундаас нь ингээд
амьдралдаа. Би яагаад заавал хин нэгэн хүний жишээлбэл тэр хүн зүгээр намайг таньдгийнхын төлөө би тэр хүний өмнөөс очиод би дуулж чинь. Тэгтэл миний бүхэл бүтэн дуулах ёстой хувийн 50% тэр хүн германж байгаа. Тэр болохгүй. Тийм байж хизээч болохгүй. Яг би өөрөө энэ зүйл айгүй би хатуу янз бүрийн тохиолдол гараад би найз нөхдөдөө өөрөө уран бүтээлч найз нөхдөдлөө гэдэг яриад одоо ингээл хүн надлаа уцтдаг л та чи ингээд нэг найз нөхдөйгөө ингээд авчин манай нэг үйл ажиллагаанд ингээд дуулуулад байгаа чи чам тэдэнд өргөө гэж өөрөө тэгээ зохицуулаад тэдэнд үгийг авчихгүй юу гэж гэдэг юм те. Тэгээд тиймэрхүү тохиолдол төр байдаг те. Би тэр зүйлд оролцохыг хүсдэг. Яг тэгвэл энэ зүйлийг би өөртөө бий болгохын тулд асар их хөдөлмөрсөн би одоо магадгүй их зүйлийг золиослсон тийм учраас би нэг жоохон олдсон энэ амжилтыг нэг жижигхэн юмар ингээд байхгүй болов. Өөрийгөө үнэлэх хэрэгтэй байна л гэсэн үг үстэй те ерөнхийдөө бол. Гүг үнэлэх хэрэгтэй гэхээс илүүтэйгээр хүн өөр ингэсэн үнэлэмжтэй байх хэрэгтэй. Өөр ингэсэн хэрвээ чадчих байгаа бол тэр зүйлээ улам илүү чадахын төлөө өөрийнхөө зангаа өөргсөн бол бодлоо юм шиг зүгээр л байгаа гараад. Тэгэл зангаа өөргсөн яах вэ? Хүн юу ч гэж бичиж болох байх л та. Тэгэл яг тэр чинь тэгэл цаг хугацаа ч юм уу те хийж харуулах хэрэгтэй. Тэгээ зангаа өөргөнөд ингээд магадгүй ингээд томорч байгаа пак алга болчихвол одоо бас магадгүй тэр хүн өстэй амжилтандаа одоо яаж бялураад алга болсон байж бол би улам илүү юм хийх гээл ингээд зүтгэл нь шүү дээ тий. За ингээд нэвтрүүлгийн цаг дуусч байна. За хамгийн сүүлчийн мэдээлэл рэпер G дуучин Экүлийг байдалд оруулваа гэсэн нэг юм мэдээлэл юм. За таныг одоо тайсан дээр дуулал байжсэн чинь дуучин рэпер G хажуугаар чинь үл хүндэтгэн гараад л одоо дуулаад ихсэн чинь үзэгчид таныг биш G гэж орилол ингэсэн чил Экүл их байдалд орсон гэсэн нэг юм бичсэн мэл. Шилийн цаанаас одоо яаж байдалд орох вэ? Би чи мэддэггүй шүү дээ. Дуулаад миний урдуур ингээд яг хөө зүгээр тэр нэг тэгс кино театр дээр нөгөө альтаа бол эргэж хараарай гэдэг энэ гоо бишээ мөрөдлийн театрын нөгөө дууг дуулсан шүү дээ. Тэгээд яг тэрэн дээр дуулаа бичсэн. Тэгээд яг хөө тэр урдуур рэпер одоо G урдуур гарсан юм байл л д. Би тэрийг анзаараач өөр. Тэгэл яг хөө тэргээр гарч ингүүд хүүхдүүд байсан. Тэгэл алан болгоод ашаал мэдээж бас тэр хүнийг сонсдог хүндэлдэг болсон. Чи дуулж исэн юм уу тэр үедээ? Дуулж исэн. Тэгэл мань хүн урдуур гарсан байна. Тэгээд байдалд оруулваа гэж бичсэн. Би байдалд орж марсан юм байхгүй. Чи бол дуулдгаараа дуулаад. Тэгээд дуулдгаараа дуулаад урдуур нь хүүхдүүдтэй ингэсэн. Тэ яг хөө тэгэл бас гармаар барайл бас яг хөө урлагийг бид чинь бинийг ойлгох хэрэгтэй шүү дээ. Тиймээс намайг нэг байдалд оруулаад би одоо нэг хин нэгэнтэй ер нь бол хүн бол нэг аль болохоор хүн амтантай сайхан найз нөхдөдтэй олонтойгоо харах хэрэгтэй. Түүнээс би нэг энэ намайг байдалд оруулж намайг хийх гээд байна гэж би үзэж бодог. Яг хөө манайхан сэтгүүлч нараа яг хөө тэгж харагдсан байна л да тий. За. Тэгээ одоо найз сүхтэйгээ цуг амьдарч байгаа юу? Тий. 3 байранда. Тий. Сэнэ ток шоу гэдэг шиг одоо. Гээгүй зүгээр л 3 байртай гэхэр чинь үнэн имийг л би үннээр нь л ярьж штэ. Тэрнээс би худлаа юм яриаггүй штэ. Тэгээ найз сүхтэйг хамт байгаа болохоор чинь би бас гоё өрөөл хэлэх гээд ингэж байгаа чинь чи жоохон эвгүүгээр инээж инээгээд гарч би гайхаад штэ. Гүү би энэ байгаа бодлоо юм штэ. Эвгүүгээр инээж минээж одоо өөрөө чинь байдалд орсон. Үнэн ток шоу юу өдргээд байхаар чи би бас гайхаад бас өөр байдалд ороод нь штэ. За тэгээд ямар ч найз сүхтэйгээ хоёулаа хамтдаа байгаа маань тэгээд мэдээж хэрэг уран бүтээлч хүн те энэ сайхан замыг сонгоод мэдээж арт түмэндээ сайхан дуу хоолоороо бэлэг барина гэдэг чинь бас сайхан чамаас маш олон арт иргэд маань гоё сайхан дууг тайвширлыг авч өдөр болгон сонсдог. Тэр утгаараа чамд бол ухрах зам байхгүй зөвхөн урагшаа толиосон сайхан зам байгаа. Тэгээ найз сүхт тойрч бас амьдралд чинь бас азшрал хамгийн сайхан өгсөй. Мөн өдий хүртэл өсгөж өгсөн ээж чинь бас тэ үзэгчдийнхээ өмнөөс баярлаа гэж хэлэх нь бас зөв бах. Тэгээд ийм сайхан хүү төрүүлж өсгсөнд та баярлаа. Тэгээд нэвтрүүлгийн өмнө урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлаа. За баярлаа. Тэгээд өнөөдөр бас сайхан үнэн зүйтэй сайхан мэдээллүүдийг одоо ингэж хүрэх тийм сайхан боломжийг олгосон танад л хэзээ хамт олонд баярлаа. Тэгээд одоо төгсгөлд нь одоо өөрийнхөө зүгээс сандчлах зүйл маань болохоор одоо сайхан уран бүтээлүүд те сайхан шинэ уран бүтээлүүд шинэ зүйлүүдийг өөрөө чийлдгээр бол одоо ухрах зам байхгүй урагшаа тэмүүлэх одоо өсөл өрмөлзөл маш дүүрэн байна. Тэгээд одоо сэтгүүлч нартаа хандаж хэлэхэд одоо их сайхан мэдээллүүдийг бичиж тавьсан бас их баярлалаа. Тэгээд зарим нэгэн бас худлаа гэдэг нь бол одоо бас би сая өөрийнхөө яг одоо зүрх сэтгэлээсээ хэллээ. Тэгээд хамгийн гол нь залуучууд бид нар яг энэ үеийн залуучууд бид нар зөв зүйлийн төлөө сайн сайхан одоо амьдралын төлөө хамтдаа ингээд зүтгэх юм бол бидэрт бол амжилт их ойрхон байна гэж бодож байна. Монгол орныхоо тийм Монгол орныхоо төлөө түүнээс яг ганц ганцаараа биш.
тэгээд их сайн сайхан зүйл одоо бүхэн дэлгэрчтэй хүн болгон их гоё инээмсэглэж одоо алах гэж байх болтугай л гэж одоо бодож байна да тий. За энэ сайхан ирүүлэр өнөөдрийн маань нэр уурхай ясуугаар нэвтрүүлэг маань өндөрлж байна үзэгчтэй. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяр та.